утгыг хийвэлдэг ийм алгоритм байгаа. За тэгэхээр хэрэглэгч бол жишээлбэл 20 гэ өгөхөд 20 удаа тухайн оруулсан үгийг хэвлэнэ гэсэн үг. За ингэж хэвлэхдээ AN хувьсгчийн бүхэл тоо хэлбэрээр зарлаад үг гэсэн хувьсгчийг тэмдэгт мөрөөр зарлаж байгаа. За тэгээ хэрэглэгч давталт дуусгах хязгаар буюу хэдэн тоо удаа давтахын тоогоо оруулаад үүний дараа үгээ оруулнаа. За үгээ оруулсны дараа A-ийн давталт маань эндээс эхэлнэ. A-ийн эхлэх утга нь A-ийн тэг гэсэн утгаа оноож өгөөд A-ийн N-ээс эрс бага буюу тэнцүү үед давталт маань хэрвээ нөхцөл үнэн байвал түрүү тал руугаа шилжинэ. За нэг өсөндөө хэрвээ A-ийн N-ээс эрс бага буюу тэнцүү байвал нөхцөл үнэн үед ийшээ шилжээд тоогоо эвлээд үгээ эвлэнэ. Тэгээд A-ийнхаа утгыг нэгээр нэмэгдүүлээд явсаар хагаад A-ийн утга N-ээс даваад ирмэгц давталт дуусаад пост тал руугаа шилждэг. За ажлуудад үзэх юм бол санах ойдоор ерөнхийдөө бол AN гэсэн хоёр бүхэл тоо хувьсгчийг зарласны дараагаар үг гэсэн хувьсгчийг тэмдэгт мөрөөр зарлаад тэгээд хэрэглэгчийн оруулсан тооны дагуу одоо жишээлбэл 78-г оруулангууд оруулсан энэ тоон дээр үгийн давтаж хэвлэнэ гэсэн үг. За би хаалга гэж бичээ. За тэгээд энтер дарахад 78 удаа давтаж хэвлэж гин гэсэн үг. Тэр нэг зүйлээ олон давтаж байна. Тэгэхээр while давталтыг ашиглан бид нэр бүтээгдэхүүн дээр он сар өдрийг хэвлэдэг ийм үйлдэл хийж болно гэсэн үг.